Оргүй хоосон харах дэлхий бидний хайртай эзэн бурхан амьд оршин байжээ. Нэгдүгээр өдөр гэрэл бий бол гэж угээлтаад дэлхийн ертөнц мэлтэс хийгээд гэрлэр дүрэн болжээ. Хоёр дахь өдөр хогдоргыг урлан бүтээгээд гурав дахь өдөр өвснөөгөө чимээс ноцныг бүтээжээ. Дөрөв дэх өдөр гэрэл дарсаар оддыг бүтээгээд тав дахь өдөр цагаас болон шувуудыг бүтээжээ. Зургаадах өдөр хаан амьтад хүнийг бүтээгээд долоо дахь өдөр ажлаа дуусгаад эзэн бурхан амарчээ.